Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байцгаана уу иргэн давтаа морил гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка хөтлөгч очроо хөтлөгч Заяа найруулагч Мизү сэтгэл зүйч амар санаагийн хамт та бүхэндээ том өрөө хүрэхэд бэлэн болсон байна. Үгүй минийх зүгээр хөөе. За тэгээ манай Заяа энэ өөрийнхөө утасны дууг хаагаад над руугаа цаач ямар сэдвээр Ясаар. ямар сэдвээр чөлөөтэй ярилцж болох газар бол мэдээж том өрөө байгаа. Манай том өрөөний буудан дээр давтаа морилоор тэгээ шууд 99861045 дугаар руу холбогдоод өнөөдрийн сэдвийн тухай үзэл бодлоо бас хуваалцаарай. Бидэнтэй хэрэлцэж болно, хэлэлцэж болно тийм ээ. Бүр болохгүй бол хазалцж болно гэдэг баг юм тийм. www.45 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон борис та биднийг сонсох боломжтой. 104.5 84.5 долгион дээр та автомашин дотор биднийг сонсож байгаад гялалаа. Мөн үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллэр бичээд Facebook дээр хайгаарай. Яг одоо том өрөө цэнгийн нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Радиогийн 1-р студид Эрка очроо Заяа найруулагч Мизү ажиллаж байна. За шууд утас 9986 1045. Аха. Өнөөдрийн сэдв яана хүүхдүүд амарчлаа гэдэг сэдвээр ярих гэж. Тэг гэж байна. Хүүхдүүд амархаар нэг бодлын гойч юм шиг, нэг бодлын айгүй хэцүү юм а тий. Тийм ээ. Хүүхдүүд амарчлаа. Эцэг эхчүүд харин хямарчлаа. Эй. За, хүүхдүүд амарсан дээр хамгийн ихэнд сонсогч минь холбогдож байна. Шот. Байна уу? Өглөөний минь. Сайн Сайн байцгаана уу? байцгаана уу? За. Шинэ Шинэ лоогийн. За амарцсан уу? хүүхдүүд бол амарсан. Одоо улсын шалгалт явагдана. За. За яа. Ер нь Хүүхдүүд амарцсан чи ямар байна? харин тий. Сургууль чинь хүүхдүүд амарчгаар нэг хүүтэй оргоод нэг намгүн болоод тий. Тэг. Тэгээд багш нар хоорондоо зүрх юм да гэдэг шиг. Яг Тэр гэж хүүхдүүд дондоо бол нэг эргэлддэг төөрдөг гэдэг шиг байсан байна. Одоо тэгээд ил хойл болох юм да. За. Гэрт нь яаж ийн? Гэрт нь юу болж ийн? За гэрт бол тэгэл дайны талбал болж хоёрж байгаа юм да. Аа яг тэгин. Тэгээд би ч одоо 3 дахь хүүхдээ дагуулаад дугуй унах нэрийдлэр багыгаа 50 байлгахгүй. Оолоод. Тий, тэгээд тэр нөхрийг дугаац болох маягтай ажилдаа авч явж байна да өдөртөө. Өдөртөө яг тэгж байгаа. Одоо өстө тэгж байгаа баг. Хэд хуваагаад ийж тийж авч явна гэдэг шиг юм болчих шиг. Харин яг тэгих асуудлууд гарч ирж байгаа байхгүй юу? Одоо ингээд эрсдлийн ингээд удаан түгжээд байлгахаас эрсдэлтэй тий. Өөр хоорондоо ч гэсэн зан чанарын бас нэг зэрэг хандлагатай болчиход могайл болох байх. Ахаа. Тоглоомоо булаалдах гэдэг юм. Манай хоёрын хэрглэж байгаа арга нь бол авж яваад байгаа юм байна тий. Одоогонд бол авч яваад байгаа. Тэгээд одоо нэг амарчгаар өөр амарчгаар тэгээд гэртээ хамт байхаар гой тоглоод бүгд явахаар. Амар сайхандаа жаахан. Багш нар хизээнээс амардаг үлээ. Тэр нь 20 хүрээл. Эхнийх нь бол энэ 7-ны 5-аас эхлээл багийнх нь. Багийнхын 5-аас эхлэв. Оо. Багш мэрэгжлийн нэг гоё юм юм шиг тий. Тий, ер нь бол ингээд хүүхдүүдэд аагаал хавсаал амраад явах. Амралтын мөнгө нь бүр гоё л доо. Тэр мөнгөнийхэн тоо нөгөө гоё л доо гэдэг шиг. Амралтын мөнгө нь яаж ордیں۔ 100% юм уу? Амралтын мөнгө чинь тэгээд юу ч л нийт ажилласан хоног биш үү тий. Тий. Одоо намраас ингээд өнөөдөр хүртэл ажилласан хоног хагас бүтцээний болдог гэж нягтанд ойлгуулсан шүү дээ. Тэгээд 40 хоног болдог байхгүй? Хоо хэдэн дөрөг орж ирдэг шүү. Гэтэ энэ 3 сар хүрхгүй нэг 2 сар амжиж амарвуугүй юу буцаал орчих штэ 8 сарын ихээр одоо ингээд бид нар цагтаа амрахгүй бол ажил намар орох нь хариуцдаг байхгүй? Тий, одоо жишээ нэг 8 сарын 27 ингээд ихний хүмүүс 20-доор эхнийх нь ороод 27-нд ингээд нийтээр орчдөг. Тэгээд 3 хоногийн бэлтгэл ажиллагаа явдаг байхгүй? Харин яг тэгж хүлээж авах энэ төр ял тий. Тэгэд өвөл хавар намаржингаа амраагүй хүмүүс чинь 100 ба яаж хийж байгаа л амрахгүй бол болохгүй штэ. Тэгэхээр амарч яхад нь бол эцэг тий амрах хэрэгтэй. бас холбогдох уу? Ер нь ярина штэ. Тэгээд ингээд одоо хүмүүсүүдийн давтлага мавтлаганд одоо ингээд 12 төгсөж байгаа багш нар бол яаш мэш гээд. Ер нь их сургууль орон ортол нь амраахгүй те багш нараа. За бас Тэг юм тийм. Дахин заалгаас. Нэг конкурсанд бэлддэг багш нар байна те. Тэгээ тэр хүмүүсүүд бол нэг хэсэг амрахгүй. Тэгээ зарим багш нар бол зуны сургалт явуулцдаг те өөрсдөө. Зуны сургалт явуулчих шүү дээ. Одоо тэгээд багш нар чи бас нөгөө талаасаа бол хүн бол амны бэлэг гэж байдаг шүү те. Сайхан.
олж байгаа юм аа сайхан бэлгшээгээл аваад байна. Дандаа голоо муцаад авах шаардлага байхгүй шүү дээ. Үгүй би яг энийг нэр сонирхож асууж байгааг юм байна. Манай ээж багш байхгүй юу? Багш одоо тэтгэврт гарсан. Тэгээд тэтгэвэр гинэ нөгөө нэг энэ амралтын мөнгө нь яа энэ 3 амарж байгаа сарынхаа цалин шууд авчт юм уу? Ээж чинь нөгөө амралтын өдрүүд шүү дээ. Хагасаа бүцээ. За харин тэр за Энэ хагасаа бүцээнүүд нь ороод за тэгээд тэрий чинь ажлын хоногоор нь тооцоод бодчихдаг байхгүй юу? за Бүх хагасаа бүцээнүүд гэж л ойлгосон шүү дээ. Миний бодоор. за Тэглэндээ яхад. Ер нь бол одоо энэ 45 хоногийн амралтаа дүүцэн гэсэн үг. 45 Дунд 3 сар болохоос аха энэ чинь бүр 90 хоног амардгүй л байхгүй юу? Тийм шүү дээ. зөв. Энэ хэд болохоор бүр 3 сар амарна өстой 3 сар яалаа гэж. жаргаж өглөө гэж бодоод. Аа бүр татаад энэ хоёр гад байна би чинь өөрөө гэж. Хойгаа амарлаа гэж татах гад байна шүү дээ. Одоо би чинь амарлаа гэж хэлчихөө та горооч шууд уцаа салгачих. Үгүй ингэдэг байхгүй манай ээжийн нэг амралтын мөнгө нь 8 сар хүрэхгүй дуусчдаг байхгүй. Тэгээд 8 сарын 6-нд миний төрс өдөр болдог байхгүй. Тэгээд манайх нэг сонин яг нэг юм хямарцсан үер таараадаг байхгүй. Тэгээд би гайхаад суугаад байхгүй. Хуучны дурсамжаа бодоод ах шиг шүү дээ. Би бол ажилд эхэллээ. 26-нд 7-нд гээл цалин орно. Аваан зарна. Миний төрс өдөр байхгүй. Өөрөө чи хямарлаар миний хор дэлгэвлэр бод. Гой шүү. Хойга өнөөдрийн сэдв бол яг хүүхдүүд амарсан гэдэг сэдвээр ярилцж байгаа л да. Одоо жишээлбэл хойгагийн хувьд бол 20-оос эхлээд амраад хүүхдүүдтэйгээ хамтдаа байх цаг хугацаа нь харьцангуй ингээд их байгаад шүү дээ, нэмэгдэх гээд байна. Гэтэл эсрэгээр бас төрийн бас байгууллагад ажиллаж исэн юм чинь амархгүй өдрүүд гэж байсан шүү дээ. Тэр үед хүүхдүүдээ ер нь хэрхэн яаж зуны амралтаар нь зохицуулж исэн бэ? Ер нь бол одоо нэг тухайн үед чинь би бол ер нь бол гэр амьтаа нэгдүгээр хүн хүнэл өөрийнх нь асуудал юм доо. Тэ ажлаа зохицуулаад яг заавал дуусгах ёстой дуусгаал тэгэл гэртээ бай гэж бодож байгаад ингээл зохицуулдаг байсан. Да ер нь нэг орой төл үзээгөө ганц сул даавал юунууд байдаг байлаа нэг хүүхдийн баярууд бид нэг олон нийтийн хүүхдийн баяр болно ш талбай. Заавал байх ёстой Тэр болох чинь заавал талбай дээр ажиллаж явна. Хамгийн сүүлд нь гэрийнхнийгаа баярлуулдаг юм байсан. Уралдаал тий. Гэр бүлийнх нь хүн яг гэртээ хүүхдүүдтэйгээ байгаад байна уу? Одоо ер нь бол манай ихнэр тамирчин байхгүй. Тэгэхээр харин хуйгаад боломжтой болчиход байна бас нэг талаараа. Тийм байна. Даваад ажиллаж байгаа байхгүй. Тэр хоёр яг зөрчд юм ээ тий. Зөв. Яг тийм байна. Ер нь гэр бүлийнхээ хүнийг сонгохдоо тгий сонгомоор юм ээ тий. Дураарай. Одоо ахаа сонгох сонирхолтой байна уу? Гөө. Би тийм биш. Санаа хормонд очоод дараа нь хормоо ихтэй яг эртхий хэлж байгаараа гэдэг шиг юм байна. Харин. За одоо гой санаа сэтэл гаргаж ирсэн хуйгаада баярлаа. Тэ нэгэд одоо сайхан ээж аауд минь хүүхдүүдийнхээ бас аюулгүй байдлыг хангаад. Яг одоо ингээд зөндөө олон эрсдлүүд бидний эргэн тойронд байна те. Энэс бид нар имэж байгаа шүү дээ насны өөрчлөлт. Яг зөв. Өгтлөөр харам гэдэг чинь тэр юм уу да? Үнэ. Яг зөв. Тийм учраас бид нар хүүхдийн аюулгүй байдгийг сайхан хангаад орчинд бүрдүүлээд сайхан амраач. 7 өдрийн хагас өдөр хүрдэг магадгүй 4-ний 1-д нь хүүхдүүдтэйгээ заавал цаг гаргаад түүнийхэн тухай ярилцдаг байгаа ч ялгч. За баярлалаа. 100 байгаа ч тий. Тий ярилцдаг 100 болгоцгаая тий. Багш нарт хандаад бас хэлмээр байна хоёгаа. Зуны амралтын даалгавар битгий өгөөч тий. Угаасаа өгсөн ч хийдгүй юм дөө. Тий. Гэхдээ наа чи зүгээр нэг юм хэрүүлийн бузар болгочдаг байхгүй нэг юм зааваа. Хэл амны юм байвал. Эхний 10-ын шалгаж идэл өгснөө магтаад ингээд. Яг тэгдэг шүү. Нэгээс 5-ын бол аягүй сайн юм. Тэгэн штэ. Эцэг хин яг хараад хийлгэж байгаа юм чи. Тий хийлгэж. За баярлалаа хоёгаа. За амжилт хүсье. За баярлалаа. Хоёулаа сайхан амраараа амжилт хүсье. Ийм ганг багштай гоё дээ. За баярлалаа. Тий одоо ажилтаа штэ энэ хүн чинь. За одоо ажилтаа шүү дээ. Ажилтаа биш. Багш үстэй. Багш тий. Тий, хоёулаа та хүүгэж угсан өргөөний хэзэн бэлээ. За баярлалаа. Гэртээ шуугж байгаа. Одоо чихэн шуугж байгаа. Одоо чихэн шуугж байгаа. За баярлалаа хоёг. Удахгүй хөгшрөгөөр аман шугнаа. Шүдгүү болоод. За баярлалаа. За дараагийн сонсогчтойгоо холбогдъё байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Томорооны дуртаас шиг суучлаа. Тий орж ирээ суулаа. Миний мөн ойко орж ирэхгүй бол баларна шүү дээ. За ноёко минь хүүхдүүд амарлаа. Яах чинь, юу их чинь, яа гэж бодож байна? Нэг гой төлөвлөгөө бол ер нь бол байгаа. Гэхдээ нэр баг багт нь л өстэй хэцүү байдаг гэсэн шүү дээ. Хоёлаа нөгөө нөхөр утгуурлыг хоёулахна хүүхдээ хардаг гэсэн болохоор
Цэцэрлэг амарлаа нөгөөдг нь нэгдүгээр ингээд бүр амар хэцүү. Ээлжилж бүр ажиллаа таслахаас өөр аргагүй шүү. Бас тийм те. Би ч нөгөөрөө бас айцтай болохоор тэгээд хүүхдүүд өвлдөөж ганцаараа чадахгүй. Тэгээд нэг хэсэг хүүхэд асрагч аваад ихтэйгээ таньдаг хүнээ гуйгаа зөө сүулдэ бүр өөртөө ажиллаа таслаад гэ хэцүүддэг байсан. Одоо л өстө нөгөө юу баг хоёулахны айдгаа авдартай жаргал минь болцсон. Нөгөө чинь явж үз гэж байгаа юм чи. Харин яг тэгж байгаа. Одоо чинь томд хиттэй лээ. Хэлэхгүй. Нөгөө жинзиг наад хүн чинь нас ингээ баччихгүй гэдэг яагаад вэ? Ер нь нэг 10 нэмэх үү? Нэмэх хэлтэй. Юу айл том. Юу 20 нэмэх гэж бодсон. Өвгөө шүү ноёко өөрөө 20 нэмэх байхгүй юу? Тийм үү. Тийштэй. Аха. За одоо тэгээд яг багын тэр одоо туршлагыг ярилцъя л да. Одоо жишээлбэл маш олон залуу гэр бүл одоо зинжи гэр бүлүүд чинь нөгөө хүүхдүүд нь 1-р анги, бага анги, за тэгээд хоёулангийн нь үлдээж болохгүй, гурвангийн нь үлдээж болохгүй, ганцаараа нь үлдээж болохгүй гэл зарим нь боломжтой бол гэрлүүг ажил руугаа аваа явж байгаа л да. Зарим боломжгүй нь бол яхаа харахгүй ингээл айлд үлдээдэг, айл нь ингээд байхгүйж таардаг ч юм уу. Яг энэ үеийг хэрхэн яг яаж давж туулсан бэ нөхөө? Яг л наад бол чи бүгднийг л үзсэн. Сая бүгдийг ярьчлаа шүү дээ. Ажилдаа авч явахын явдаг байлаа. Тэгээл ихчэндээ үлдээх нь үлдээн. Гэхдээ нэг ер нь айлд үлдээдэггүй байсан доо. Айл болох л өөрөөсөө л харсан юм байна. Түрүүний хэлснээр нөгөө нөхөр итгэхээр ээлжилж өстой ажилласаа гараад ингэж бүр 6 сараар харж исэн. Ер нь бол хүүхдүүдэд тийм. Тэгээд тийм болохоор яг зуны амралт гэдэг бол айгүй нэг талаасаа жоохон хэцүү. Тэгээ манай нөхөр чинь яг тухайн үед бол нөгөө оюутлагад ажилладаг байсан болохоор бас 14 хоногор явцдаг. Ер нь хэцүү л байсан. Ер нь одоо мэдгүй гайхаад идэв шүү дээ. Зуны бусад хүмүүс яаж амжуулаад болоод юу ч хэлдэггүй юм бол гэж би тухайн үед амар сонин гайхдаг байсан. Би л болохгүй юм болов. Тэгээ хүмүүсийг харахаар бүгдээрээ л хүүхдүүдтэй ажиллагаагүй тэгсэр нэл ажилдаа яваад байдаг. Ажиллаад байдаг. Тэгээ би болохоор заавал нэг бол ажиллаа сонгоно, нэг бол хүүхдүүдэд харах болоод ингээд гайхаад идэг гэсэн. Гэхдээ л тэгэл яг мэдээж хүний л амьдрал юм болохоор нөхөртэйгээ яг хоёулахнаа хамтдаа байж явахт бол гэл бүх юмны хард гардаг л болдгоо юм байна тий. Тэгэлгүй яах вэ? Одоо бол том болсон хүүхдүүд санаа зовх зүйлгүй. Одоо бага насны хүүхдүүдтэй хүмүүсийг хараад инээд нүрж байна. Хараа мартсан мөлий. Яа. Ийм байдаг юм л үү. Яг тэгдэм байлээ те. Харин тийм. Одоо манай хоёр том нь нөгөө манай баг нь 6-тай, нөгөө хоёр том нь 12-тай байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг ээлжлээд лээ. Нэг нь өдрөө ээлж, нэг нь өглөөнөө ээлж. Тэгэл яг хоорондоо нэг 30 минутын л зай гарч байгаа. Тэр хооронд нь би гүйж очиж мочдөг ч юм уу те. Бор одоо нохоотойгоо тоглодог ч юм уу ингэж лааргалж байгаа да. Тэр нэг 6 настай хүүхд орж ирсэн яас өөр хүн жоохон хүүхчиг гэнэ. Юу яриад байгаа бэ? Юу гэсэн үг юм? Өөр хүн байт юм байл шүү дээ. Их хөөргөн штэ 6 настай штэ заадуул чинь. Харин тийм байл. Намайг гата хүүхэд дээрлэхэд энэ гэсэн нэг манай байрны хүүхд. Өөр хөөрхөн санагдсан штэ. За ноёко өөрийгөө барьж өгөөд энэ да. За харин барьж ер нь цаашлах тусмаа баригдахын цонтой юм. Баларах юм байна да, баларах юм байна. Жоохон дарж байгаад орж ирэх үү ноёко? Яг орлоо шүү, орлоо. 6 настай хүүхд айгүй том юм байлээ шүү гэхээс байхгүй ч сая. Яг тэгэх ёстой байсан. Чи бүр нэг настай хүүхдтэй юм шиг л ярих хэрэгтэй. Яг орж байгаад яг ярмаар сэдв дээр нь ороод ирээрээ заяа. Одоо яра гой тэр хүүхдээ амралтыг яаж гоё өнгөрүүлэх үү гэдэг юмнууд бас нэлээд сайхан сургалтууд байдаг болчихжээ. Өө за наачаас та гоё. Бага. Ямар болгонд бараг сургалтууд аюу хөөрхөн сургалтууд л ахгүй. Нөгөө нэг сургалтын төвүүд мөвүүд үү? Зүгээр яг хичээлийн төвч байна. За эсвэл зургийн урлагууд байна. Гар урлагийн бүх төрлийн сургалтууд байдаг болчихж. Гэхдээ одоо наад дээр чинь бас ийм. Одоо мэдээж яг нөө янз янзын гой сургалтууд байгаа боловч хүргэлтийн асуудал бас их хэцүү. Нэг хүргэлтээс нь яаж холдож итэл дараагийн хүргэлт рүү ингээд явна гэдэг чинь бас л асуудал юм. Нэг бас давуу тал байна. Тэрний юу гэхээр байр-байранд байдаг болчих. Хотхон дотор нөө. Одоо сүүл хотхон дотор тий. Одоо сүүлийн үеийн барилгууд ч аваад нөгөө доод чи шинэ хотхонд байр авсан юм уу? Үйлчлэгээний Чи шинэ хотхонд байр авсан юм уу? Үгүй.
зүгээр л хэлж байхгүй. Бас үг алдахгүй би. Хоёр яагаад байгаа би нэг алдууд тагнаад байгаа юм аа шээ чи. Чи 13-аас залгаад энэ үуч гэж байгаа шүү. Өөрийнхөө амнаас л Харин тэгээд байгаа. Бэст хүүрш юм. Тэгээ манай Nokia хизээ ирж Эркаг авах гэж байна. Өөний Эркаг авыг бас заяаг бас авахар болсон юм шиг. Харин тийм Заяаг байгаа. авахгүй. Яс мөхөнд нь юм. Шуугаад л болчих наад чи. Зүгээр шоукх биш бүр юм сонсогдоод. Сонсогдоод байгаа наа чи. Хайн сонсогдоод. Наа чи өрөөндөө суучдаг гинт яриад байхгүй. Би бас айгаад нас жоо айгаад байгаа шүү. Тэгэхгүй очроо чамаг энэ хоёртой нэгдгээр нь очие да. За Яах вэ? Би нэгдэнэ гэж байхгүй. Би бол угаасаа ийм заяа. За заяа бол хий юм сосоо яриад байгаа. Очроо хий юм хардсан билээ надад чи. хөөрөө дөө. Наадхаа гаргадаа. Хажуудаа зогсож байгаа хүнээ гаргадаа. За сэдв бузаарууллаа. Эргээд яри. За баярлаа. Окей. За өнөөдрийн сэдврөөгөө эргээд орё. Одоо бид гурыг авч явах руу юу ярьж байгаа гэж байгаа шүү. Зоны юу гэсэн чинь би хүүхэд байхдаа нэг зоны ийм юу цослонд явж үзээг байхгүй. Тэгээ би хүүгээ ангин нэг тийм цослонгийн тухай танилцуулга хийгдээд цослонд явах тийм юу ярьсан юм байна. Тэгш манай хүү өөрөө над руу заалгаснаа би цусланд явж болох уу гэдэг чинь. Тэгэхээр би бөөн баяр. За яста энэ хүүхдээс нэг сар ангиж ярих юм байна гэж бодоод. Яагаад чи би энэ яриаг нэг 10 эдтгээс сонсож. Үгүй энийг хоёулаа өрөөндөө ярьчих. Эфирээр яриаг байхгүй. Яриаггүй. Тэгсэн чинь дий чи 7 хоног үүд юм биш. Тийм шүү дээ. Би харин тэрийг хэлэх гээд байхгүй. Бүгд бүтэн 500 сая төгрөг төлөөд би 7 хоноглаад буцаага авах юм биш. Юу гэсэн үг нэг хит хонуулах гэдэг байгаа. Сар. Даварцсан. Энд чинь хоололж байгаа, ундалж байгаа илүүд 3 наснд зориулсан юм 3 тишээ ингээд тусланд 3 ингээд явуулчмаар байгаа байхгүй. Одоо сар. Тэгээ их нэртэйг хоёулах на гэртээ. Чи болдоо ингээ хэлээч. Тийм ээ болно. За юу яагаад өнөөдөр бол одоо хүүхдүүд амарчлаа гэдэг сэдв явж байгаа штэ. Хүнд уурснаа. За үгүй. Энэ одоо бүр сэтгцэн юмтай боллоо. Найрч хүнд залгаагүй юу? Залгаагүй. Би сая хүнд уурсан юм чихэн дээр. Үгүй тэгээд байгаа маа. Найрд чинь дуурайд байгаа юм шүү өөрөө. Өш наад үнэ гаргал та. Энэ ингээд байгаа юм биш үү нараа. Найрд яг дуурсан шүү. Найрлагч голоор орж ирээд байгаа. Тийм байгаа юм байна. За манай Nokia найрлагч юм авч явах боллоо шүү. Заага нэг бүс бөөнөр наваа явах гэж. Тэрийг аваа яваач гэсэн. Өнөөдрийн сэдв бол яг очрыг хэлэх гэж байгаа гүцээ чи өнөөдрийн сэдв хүүхдүүд амарлаа. Одоо та нар яах гэж байна? Юу хийх гэж байна? Яаж байна? Юу төлөвлөж байна гэдэг. За мэдээж одоо 9986 1045 дугаартай юм. Нээлттэй байгаа. За би одоо тасч яаж авахгүй. Хош хоёр одоо яриул та болоо та. Хоёр л мэдрэл муутай харагдсан шүү дээ. За тэр яг би энэ дэр анхааруулмаар байгаа байхгүй. Хүүхдүүд амарцсан одоо гэртээ буужгинж байгаа. Тэг яг нэг одоо сүүлийн үед энэ сошиал орчинд нөгөө айгүй их юм нэг эрсдлүүд гараад байгаа шүү дээ. Айгүй их тийм чимээ янз янз юмнууд гараад байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө нэг сошиал яатсан учраас ингээд илүү их дэлгэрээд байна уу? Эсвэл одоо энэ сүүлийн үед одоо хүүхдүүдийн нөгөө нэг юм жинатаа бодооч заяа. Одоо би бүр бас манараа гар утсан мутсанд их ингээд нөгөө нэг анхаарал тавиад байгаагаас болоод хүүхдүүдийн нөгөө нэг юм анхааралтай зан чанаруудыг алдагдаад тэгээд ийм эрсдлүүд их гараад байна уу? Мэдхгүй. Одоо ямар ч хэлсэн нэг юм эрсдлүүд их гараад байгаа юм дохио ер нь ирээд байгаа. Тийм учраас ер нь энэ амралтын өдрүүдээр эцэг эхчүүд илүү их болгоомжтой байх үднэс л гоё хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөл зүгээр байгаа тий. Одоо өөрсдөө ингээд түгжиж явахгүй ч юм уу тий. Заримдаа ингээд дээр үед л бид нэг ингээд түгжиж явцдаг байсан шүү дээ. Чойжлоо явцдаг байсан. Одоо болохоор ер нь чойжилж явах хэрэггүй гэдэг байгаа шүү дээ. Аюултай гэдэг. Тэрэн дээр яг юу гэж бодож яг яалчгүй хүүхдүүд одоо гэртээ үлдээгээд чухал нэг мөнгөний ажил ч юм уу одоо нэг юм ажил гарлаа гэж бодоход хэдүүлээ бас яавал зүгээр вэ те. Тэр талаас нь бас гарч ирж яривал манай сонсогчид бас энэ тал дээр туршлага байвал те. Одоо ингэж байгаа. Эхний ээлжинд бол гаднаас нь ингээд түлхүүрээ төгждөг байсан тим бол ерөөсө болохгүй. Ямар нэг эрсдэл гараад хүүхэд гэрээсээ ингээд гарах хэмжээний байх хэрэгтэй байх ёстой гэж би бодоод байгаа. Хоёрдугаарт хяналтанд ор. Одоо юу гэдэг одоо орчин үед бас боломжтой болчихлоо шүү дээ. Камер те энд тэндээс ингээ харж идэг. Бүр дуугийн сонсож явах боломжтой болсон. Тэгэхээр тиймэрхүү маягаар ямар ч үс ихний хэлжинд би бол арга хэмжээ авчаад байгаа. Ер нь яг бас нэг юм айгүй хэрэгтэй арга юм шиг. Үнэхээр бас ингээд одоо манай хүүхдүүд бол ингээ кодлчод байгаа. Юу гэхээр хаалгандаа болонгод юм кодтой юм хаалгатай байхгүй чойжтой байхгүй. Гаднаас нь яг өөрсдийн мэддэг хүн орж ирвэл заавал кодыг л орж ирнэ. Хаалга тогшиж байгаа бол хизээч яг гэр бүлийн хүмүүс хаалга тогшно гэж байхгүй. Тэ.
Тийм учраас хаалга төгшөд манай хүмүүс тэзээш хаалга тавихгүй гэдэг бас нэг юм кодтой болчиход. Хаалга онгойлохгүй тий. Тэг яг дээр үед хаалга тавихгүй гэж ярьдаг. Нутгийн өөр хэллэг шүү энэ. Тий. 50 гэж ярьдгүй манай нутг ийшээгээ болохоор. WW-тэл ижлэх. Тий, адилхан баггүй. Тэгээ бас нөгөө нэг юугаа шалгах хэрэгтэй юм бэлээ. Бид нар нөгөө нэг биднээс шалтгааллахгүй одоо нөгөө нэг сангийн тэр нөгөө нэг материалууд чинь өөрсдөө хугацаатай байдаг юм. Тийм. Жишээ нь одоо намайг байхгүй байхад за ээж нь ядаж байж исэн юм да азар. Тэгсэн чинь манай хүүхдүүд байжсэн. Манай ээж нь бас нөгөө өрөндөө байдсан чи гинт нөгөө галтгооны доотлын холигчийн нөгөө нэг юм уян холбоос нь ингээд бас нэг хугацаанд дуустдаг юм шиг байгаа. Аха. Өөрөө ингээд зүг зүгээр ямар ч гадны нөлөөгүйгээр писгээ буудаад ус цацарсан баг. Милийн ус цацраа шалаар нэг маркет бодоос. Гэхдээ ээж нь байсан учраас шууд ерөнхий хаалтыг нь очиж ингээд одоо хааж амтсан. Гэхдээ доошоо бол айл руу яг ус алдаагүй. Тэгэхээр яг би зүгээр ингээд бодоод ийш аял мэлд яваад хамтдаа ингээд эсвэл хүүхдүүдэд удаанаар орхиж чавал тэр нөгөө хүүхдүүдээс хамаарахгүй гадны нөлөөгүйгээр нэг эрсдлүүд бий болтгий. Одоо чи тэр нэг уян холбоосуудыг бид нэр шалгах хэрэгтэй. Магадгүй заримдаа ер нь ингээд сангийн одоо тэр дуудлагын хүмүүс хэлсэн байдаг л да. Уян холбоосоо солихгүй болохгүй юм биш үү? Ер нь тэгж жагаад нэг юм хідэн сардаач гэдэг үлээ нэг жилдээ ч юм нэг сольж байгаарэ гэдэг. Уян холбоос чи өөрөө ингээд идэгдэж жагаад өөрөө ингээд задардаг байгаа. Яг тийм шүү. Энэ мен дээр айгүй анхаараа тэр мэрийгээ шинжилчихэд бол нэг их мөнгө орохгүй шүү дээ. Ер нь бол тэр гайгүй нэг хэдэн дөргөөр хөдөлж аваад тэгээ дуудлагаагаа солиулчихна. Ер нь 100 хийж тийшээ явах байгаа бол тэрийгээ заавал солиулчих хэрэгтэй. Тэгээ цэглэгааны утас мутас байна тий бас. Нэг иймэрхүү юмнууд нэг гарахтаа гал хамгаалагч унтраагаад гарчвал бүр амар штэ тий. Тиймэрхүү юмнуудаас болгоомжлъя гэж уриалмаар байна. За түрүүний би нөгөө очрог асуусан асуултанд яг хариулах гал ингээл бэлтээлээ юм л да. Тэр ягаа нөгөө сошиал хөгжсөн учраас бид нар энийг нь илүү их мэдээд байна уу? Эсвэл орчин үед ингээд хүүхдийн маань сатаарах одоо самбаачлах хурд гэж ярьж байна. Ганцхан хүүхэд биш те бас томчууд ч бас ингээд одоо тэрнээс нь болоод ийм осол хүүхдүүдтэй холбоотой асуудлууд их гараад байна уу? Энэ яг юутай холбоотой вэ гэж ингээд асуугаад байна л та. Нэгдүгээр сошиал хөгжсөнтэй бас холбоотой. Одоо жишээлбэл амар хэрэгүүд сошиал хөгжөөгөө байхад бүр илүү их гардаг байсан гэдэг байгаа байхгүй юу? Энийг бол яг нөө мэрэгжлийн хүмүүс нь хэлээд байгаа. Сошиал хөгжсөн учраас ингээд бид нар ингээд гайхаад хүлээж авч чочирж хүлээж аваад байгаа. Тэрнээс биш өмнө бүр амар их гардаг байсан гэл ингээд яриад байгаа. За гэхдээ яг нэг хэдхэн хоногийн өмнө буюу 3-4 хоногийн өмнө гэмтэл загсуудлын үндэсний төвөөс мэдээлэл хийсэн байхгүй юу? 100 болж байгаа зуны амралт болж байгаатай холбогдуулаад хүүхдүүдийн осол гэмтлийн талаар мэдээллийг хийсэн байгаа. За яг энэ тусламж үйлчилгээ авч байгаа 200 гаруй хүүхэд тусламж үйлчилгээ авч байгаагийн 50% нь ахуйн гэмтэлд ороод байна гинэ. Ерөөсөл гэртээ гэмтээд байна л гэсэн үг байгаа байхгүй. За тэгээ ер нь бол 6 сар гарчингууд хүүхдийн гэмтэл өмнөх үеэсээ бүр илүү ихсдэг. Бүр илүү их хэсэг. Яг тийм байна. Тэгэхээр одоо 6 сар бол бидний хувьд маш хамгийн аюултай байж болзошгүй анхаарал сонор сэрэмжтэй байх үе юм биш үү? Тийм. Тий. За тэгээд энэ тоон нэмэгдэх тусмаа ер нь бол хүүхдийн яг ингээд ахуйн гэмтэл нэмэгдээд байхлаар юунаас болдог вэ гэх юм бол хүүхдийн амралтууд болсонтой л холбоотой. Өвлийн амралтаар одоо жишээлх юм бол бас иймэрхүү ослууд нь арай бас нэмэгдэж гэмтлэр бүртгэгдэх ч юм уу те. Тэгээ энэ дотор юу ордог вэ гэхээр цахилгааны гэмтэл ордог гэж байна. За тэгээд нөгөө нэг янз бүрийн болон тохоо мөргөгч гэдэг юм уу те. Ингээд нөгөө нэг ахуйн гэмтлүүд бас орж байгааг төлөгдөж. Тэрийг одоо яалтаачвт те. Тий. Одоо жишээлбэл бага насны хүүхдтэй бол яг тийм болон тохоотой зүйлүүд дээр хамгаалт хийчих хэрэгтэй гэсэн үг байгаа. Бага насных нь хэд хүртэл орох вэ? Манайх одоо бага насны орохгүй сте. Одоо хин эрка ч гэсэндээ өөрөө бага насныхтай бараг орно шүү. Манай 6 маргаа бол орохгүй сте. Алтарч өнөөд өөрөө бол бас өдөрч мөргөх магадлал ч гэсэндээ өндөр штэ. Тэгээ энэ дээр юу гэж харагдаад байгаа вэ гэхэлэр эцэг их хүүхэдтэй одоо жишээлх юм бол захилгааны утсанд хөрөнгүүд нь болохгүй гэл ингээ холтуулцдаг. Тэгэнгүүт тэр ямар утгатай тэрэнд нь хүрч болохгүй байгаа юм бэ гэдгийг тайлбарладаг байхгүй юу. Тэгэхээр энд ингэх юм бол ингэдэма гэдгийг хүүхэдтэй тайлбарлаад өгчвөл тэр нь аюултай идэнэ гэж бодоод хүүхэд хөрөхгүй байх жишээ нь ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг бид одоо нөгөө орчин үед бүх юм ингээд бэлэн юмнууд их гарцсан байгаа даа учраас хүүхдээ аюултай зүйлээс бүр дандаа хол байлгахыг ирэмэлдэг болсон. Өмнө нь бол бид нар аюулаа өөрсдөө мэдрээд энэ аюултай юм байна гэж мэдэрчингүүтээ дахиж оролцдоггүй байсан ч юм уу те. Тэгэхээр хүүхдтэй аюултай зүйлийг ингэж ялгах ухамсарын юмыг суулгаж өгөх хэрэгтэй юм байна багаас нэхлээр. Тэр нь суугдаагүй учраас энэ аюултай гэж мэдгүй хүүхдүүд осолд өртчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр насны хувьд өөрт нь тааруулаад л гэсэн үг. Бага насных бол энэ ингэдэг шүү, тэгдэг шүү. За тэгээд дунд том насныхан бол багаасаа сурцсан бол тэр чинь ойлгомжтой шүү дээ. Тэр бид нар ер нь насанд нь тааруулаад аюултай зүйлийг яагаад аюултай байгааг нь мэдрүүлж, ойлгуулж, таниулж өгөх хэрэгтэй юм шиг байгаа. Аюултай л гэдэг.
Яагаад аюултай нь ойлгомжгүй. Тэгсэн хэрнээ тэр чинь байнгын хэрэглээнд байсаар л шүү дээ. Тийм учраас таниулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа надад. Наадхан дээр чинь болохоор би бас нэг юм нэмж хэлмээр байна. Яг гоё санаа. Мэдээж нэг хүүхдүүдтэй за эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөө одоо хамгийн анхаарал болгоомжтой байх одоо илрэл ирж штэ. Энэ дээр анхаарал болгоомжтой байх муу ёрлох гэдэг хоёр нөгөө агуулгач нь өөрөө маш ялгаатай шүү гэдгийг бас хэлмээр байгаа. Бид нар ингээд заримдаа муу ёрлоод байдаг. Тий. Анхаарал болгоомжтой байна гэдэг шал өөр аахгүй. Энийний үр дагавар юу болдог ингэдэг тэгдэг тийм учраас минийхөө болгоомжтой. Тэгэхгүй муу ёрлох гэдэг нөгөө талдаа яадаг вэ гэхээр за чи нохоо тазуулчваа. Гэлтэй. Загинж байгаа юм шиг. Ингээ муу ёрлоод ангууд ер нь бол ингээд амьдрал дээр болохгүй юм дуудаад идэг шиг. Дуудсан юмнууд айгүй олон байгаа байхгүй. Одоо айгүй бодит энэ угаасаа сайн хүн болохгүй. Гадуур димит инээд энэ угаасаа гэлээ. За гадуур явж байгаа унж усаад ингээ хөл мөлөө хугалчаа өдр гэ тэ. Тэг ингээд нэг юм дуудаад идэг тэ. Одоо шинэ нэг ийм түүх байдаг байхгүй. Одоо нэг эхнэр нөхөр хоёр одоо ингээд хоёр дахь байранд амьдардаг. Гадаад тулсан явдлахгүй. Доотлолт нэг юм гаражтай. Тэг эхнэр нь байнга л нэг санаа зовдөг. Гараж түгдсэн юм уу, ингэсэн юм уу, улгаач орж юм чи аваа явчих үедээ гэл байнга хэлдэг зэ. Нэг өдөр нөхөр нь доор гаражнд явжсэн нэг хулгайч таарсан гэж гараж. За тэгээд тэр хулгайчтай таарсан чи нэг хулгайч нь айгаа сандраад уучлаарай хаа гэсэн чи зүгээр чи авах юм аваад гар гэсэн богохгүй эзэн. Та яаж байгаа гэсэн чи угаасаа чамайг манай эхнэр одоо 4-5 жил дуудлаа гэдэг. Харин орой өстой байсан. Муу ёрлох гэдэг ялгаатай шүү манайхаа те. Харин анхаарал болгоомжтой байх гэдэг чинь өөрөө ялгаатай зүйл байгаа даа. Тэгэхээр ер нь би амьдрал дээр яг баримталдаг юм бол одоо нэг юм айц муу ёрлно гэдэг чинь өөрөө их айцтай ингээ хэлэх. Тэ. Ингээд иймэрхүү зүйлүүдээс би ер нь их юу яадаг болгоомжлдог. Харин яг анхаарал болгоомжтой байх гэдэг эрүүл ухаанаар шинжлэх ухаан талаас нь зөвлөх гэдэг юм бол байна. Нийт нөгөө нэг санаа зовнилыг ингэдэг гинэ. Нөгөө ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ингээд санаа зовнилоор нь хуваахаар эмэгтэй хүмүүс илүү их санаа зовдөг хүмүүс нь юм байна л да. Тэгсэн чинь эмэгтэй хүмүүсийн санаа зовндөг одоо асуудлуудыг ингээд дотор нь ангилаад бодохоор заяа. Тэр дотор нь 80% заяа. Тэр хүүхдэд тохиолдох магадлал 100-0 хэдэн хувь жилээ бүр угаасаа гэдэж тохиолдохгүй гэж байна. Жишээлбэл харийнхан хурж ирээд миний хүүхдийг аваа явуул яах вэ гэдэг юм айц. Бэлгүй аваа явуул яах вэ? Тэ матар гарч ирээд миний хүүхдийн хөлийг хатчих үү гэж боддог. Ичүүл яах юм? Тийм юм хизээж Монгол жишээлбэл болохгүй юм. Байдаг байх жишээлбэл байж чинь бид яаж мэдгийг энэ одоо циркийнхэн чи матар цэцэр авчираад байдаг шүү дээ. Чи юу гэж байгаа юм бэ? Би одоо яг энэ эфирээр бол хэлж болохгүй байна. Дараа нь яг дуусны дараа хоёрт нэг маш бодит жишээ харуулна. Ер нь яг хүн тэр айц муу ёр гэдэг юмараа амьдралдаа асар олон юмнуудыг дуудаж идэг бодиттой жишээ. Сайхан асууж ин хоёроо. За. Юу ярьж байна гинэ? За хүүхэд амарчлаа яах вэ гэдэг талаар ярьж байна. Том өрөөд бас л сая ярьсан асуудлын талаар ярьж байгаа. Сайхнаа ч өөрөө нөө хүүхэдгүй байгаад байгаа шүү дээ. Сайхнаадаа бас юу вэ? Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа юм байна шүү дээ. Сайхнаа. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday яах вэ? Дуугаа нэг шүлгийнхаа дараа дуулдаг байхгүй юу? Шүлгээ нэг л гурилдаад байгаа юм шиг санагдчих. Заяа. Өөрийнхөө сонсогч дандаа. За чиний сонсогчтэй миний сонсогч. За шүлгээ. Сайхнаадаа зориулаа. За байж байгаа. Заяага шүлгийг авна. Ирж буй ирээдүйд тань итгэл сэтгэлээр дүүрэн байж залгаж буй настай зол жаргалаар дүүрэн байх болтугай ажилд нь амьдралд нь аз жаргал эрүүлэг хамгийн сайн сайхан бүхний көсөн өрөө энэ насандаа ирээдүйн хантайгаа учрах болтугай. Энэ насандаа ирээдүйн хантайгаа учрах болтугай. Ястой гоё уриалга байна. Ястой гоё. За тэгээ өнөөдрийн ярьж байгаа сэдв бол одоо сайхнаадаа хэлэхэд те хүүхдүүд амарчлаа. Тэгэхээр одоо яаж амарх вэ? Дээрэс нь одоо юун дээр анхаарах вэ гэдэг талаар ярьж байна. Зарим ээж аавууд бол ажилласаар л байгаа. Тэгээд энэ хооронд одоо яах вэ гэдэг. Тэгээд яг тэрийг үргэлжлүүлээд бид нар яг одоо юу ярьж исэн бэ гэхээр одоо анхаарал болгоомжтой байх бас муу ёрлох гэдэг чинь хоёр өөр тустай ойлголт шүү гэдэг талаар ярилцаад байгаа. Тайлбарлаж ирсэн. Муу ёрлох нь өөрөө муу мухайн бас дуудаад байдаг юм муухай сул талтай. За найруулагч нөгөө нэг аудиогоо нэг сонсхий. Энэ болохоор нэг сайтаас хүүхдийн амралттай холбоотойгоор иргэдээс авсан юм ярьсан байгаа байхгүй юу? За хамтдаа сонсъё заяа. Дунд хүртэл ч юм уу яг 7 сар хүртэл яг ажилдаг байвал зүгээр л ахalta. Тэгэл яг нөгөө аав ээж нарын ажиллаж амарчин цэцэрлэг ажиллах гэдэг юм болох байх гэж бодож байна. Хүүхдүүд 100 яг хөдөө гадаа явдггүй эцэгчүүд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ажил бол бас хэрэгтэй л ах аюулгүй талаа бодох. Тэгэхээр хүүхдүүдийг харах хандах
хүнтэй те хичээл номоо хийгээд цэцэрлэгтэй байвал бас сайхан санагдчих. Зуны цэцэрлэг гэсэн үг. Тийм ээ. Гэхдээ энэ болохоор нь улсын цэцэрлэг амарчлаад байгаа байхгүй юу? Тэгэхээр улсын цэцэрлэгийг дахиад ажилуулмаар байна гэдэг байгаа. Тэгээд боловсролын тогтолцоо шүү дээ. Тэгэл өвлийн улирлыг ингээд амралтын зохицуулаад 100 ингээд сунгана гэд тэр тэгэл ярилцж байгаа шийдэл болох зүйл байх л та гэж бодчих. За яг сургуультай 6 сарын ингээд амарч гарсан арай жоохон арай эртэл амраад байгаа юм даа. Тэгээ нөгөө юм л харж шүү дээ. Цэцэрлэг тарьсан. Улсын бодлого эдийн засаг нь ямар байдгийг тэрэнд болоод амардаг юм уу? Ингээд амарчдаг шүү дээ. Улсын баярын амралт төр ажилладаг байх юм бол бас тэг хүүхдүүдэд бас хэрэгтэй юм бол гэж хардаг. Ээж авааттай эмээвүүтэй боломжтой хүмүүс л ингээд аваад явчихна. Боломжгүй хүмүүс зөндөл байгаа хэл та. Тэг яг хувийн цэцэрлэгүүд бас энэ тэнд гайгүй ажилтгал юм шиг байлаа. Тэгээ хамрагдах хүрээ ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Ер нь жоохон өргөн дэлгэр яхан бол бас зүгээр болоо да. Манай цэцэрлэгийн 25 оны тэгэхээр яг энэ дээр одоо жишээлбэл байж байгаа найруулагчаа саяныхаа комментиг нэг хараадах юм. За тэгээд энэ дээр бас ялгаагүй саяныхыг төр хараад байгаа чинь саяных дээр одоо жишээлбэл ялгаагүй юм байна. Яаж чинээгээд байна. Сайн хотлоо нэг хүмүүсийн нэлтэй. За энэ дээр болохоор яаж аваа гэхээр энэ хүмүүс чинь яг өөрсдийнхээ эрх ашигыг хараад байгаа байхгүй юу. За тэгээд энэ улсын цэцэрлэг гэж ярьж байсан шүү дээ. За комментны энд нэг коммент байгаа. Охин минь цэцэрлэгийн багш хийдэг юм аа. Зээ маань өвдөөд эмнэлэгт 2 удаа хөвцөн. Ээж нь харж чадаагүй. Эхнийх дээр нь өөрөө харж хөвцөн. Ангид нь хүүхэд маш их болохоор эмнэлэгт хөвтөх хооронд багчууд нэг нэгэ майцсан байсан. Эцэг эхчүүд нь хил ам хийгээд тэгээд нэг өсөндөө хүүхдээ гэртээ эмнэлэгт харж чадаагүй. Цэцэрлэгийн багш нарын ачаал айгүй их юм бэлээ. Ачаал айгүй их. Тэгэнгүүт энд болохоор зүгээр нөгөө сонголт улсын цэцэрлэгээ яриад байгаа учраас би улсын цэцэрлэгийн багш нар ч гэсэндээ ялгаагүй хүүхэдтэй гэдгийг онцлмаар санагдаад байгаа байхгүй юу? Энд гэхдээ нэг юм зохицуулт байж болох уу? Одоо бүх багш нар ингээ үргэлжлүүлээд ажиллах нь одоо хайшаач. Энд нь ингээд нэг юм нөхөж ингээд одоо юу гэдэг өөр багш нар гэхээр бас нэг хариуцлага асуудал яригдах юм болоо. Хүүхдийн аюулгүй байдал майдал яригдах юм болоо. Хувийн цэцэрлэг гэж байгаа байхгүй юу? Одоо хувийн цэцэрлэг хамаагүй хүртээмжтэй болсон. Ер нь байр болгоны доор нэг хувийн цэцэрлэг байгаа. Хамгийн гол нь төлбөр мөнгөн дээр тухайн хүн маань яг ихүү дээрээ тулдیں۔ Гэтэ улсын цэцэрлэг ийм шүү дээ. Яг начир дээрээ тулах юм бол судалгаа маш тодорхой харуулна л да. Ирдэг хүүхдүүд нь бүр баг 90% нь ирэхэ болчдөг шүү дээ. Угаасаа 100. Тийш дээ. Угаасаа л ирэхэ болчдөг. Тийш дээ. 5 сарын дунд гэл аваад. Ээж аав нь эцэг эго том их жахан амарчингууд ээж аваад шууд хүүхдээ өргөжөхөө болоод ингээ болчдөг шүү дээ. Тэнгүүд эрчэн угаасаа ийш багасчдаг шүү дээ. Тэнгүүд миний бодлоор ингээ тараа нэг ээлжил мэжлэх юм боломж байдаг болоо. Багш нарт арай өндөр зайлуу гэж мөгөөд. Гэтэ энийг одоо нөгөө төр цэцгээс шийдэхгүй бол яг ийм дураараас шийдэх боломжгүй л дээ. Одоо чи одоо цэцэрлэгийн багш байлаа. Чиний цалин дабл дээ. Чи цагаас одоо юу наадам хүртэл гарчихгүй би л гарнаа донтой. Гэхдээ тэр чинь айгу өөр ядаргаанд орчтой юм болоо. Айгу их яригдах асуудал ахгүй. Энд чинь шууд за тгий гэж шийдвэрлэх асуудал. Шийдвэр гаргачвал тэгэл дангахаас үр аргагүй. Тийм шийдвэр гаргах айгу төвхтэй байхгүй. Яг шийдвэр гаргачвал мэдээж тэр хүн чинь ажлынхаа нөхцөл байдлыг хараад тухайн байгууллагата би одоо тохирохгүй юу гэдгээ хүртэл харж шийдэнч ажлаа сонгоно шүү дээ. Ер нь бол хүн ажилд орохдоо бас л тэгдэг үстэй. Би одоо хүүхдүүдэд хичээл заах гэж байгаа маань эсвэл би энд ярих гэж байгаа маань гэдгээ мэдээд ажилд орж байгаа болохоос ярьсан ямар их ярддаг ажил вэ гэд ингэдэггүй шүү дээ. Тэгэхээр ажлаа мэдчихэж ордог учраас иймэрхүү зүйлүүд гарч байгаах. Тэгээ хүүхдээ ч гэсэндээ зохицуулах тал дээр бидний л одоо хариуцлага одоо ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ бидний хариуцлага хүүхдээ бид нар л өөрсдөө хүүхдээ мэдээж хариуцлага үүрэх гэж гаргасан юм чинь хүүхдүүдээ харах ч гэсэндээ бидний хариуцлага гэсэн үг. Тэгэхээр зуны 1 2 3 сар хүүхдүүдээ бид нар харин аюулгүй орчинд бас нэг эрсдэлд оруулахгүй хүн шиг хэрхэн яаж энэ хугацааг өнгөрүүлэх вэ гэдэг дээрээ стож ихэнх том өрөөндөө ярих заавалчгүй нэг асуудал. Харин тийм ер нь яг одоо ингэж наадах чайгүй чухал асуудал болчлаа. Би бол сая нөгөө нэг эхнэр гэртээ нөгөө няраага харж байгаа учраас 6 сарын нэг нөгөө цэцэрлэгийн хүүхэд амарчглаар нэг мэдэрсэнгүй л дээ. Чамд баг амар надад амар мэдэргэцэнгүй. Гэхдээ яг ээж нь ажилтны үед бол одоо яг тэр хүүхэд амарчглаар хэцүү. Тэгэхээр энэ нөгөө нэг бүр юм улсын бодлого одоо яг зохицуулах боловсролын газраас зохицуулах хэрэгтэй асуудал болж байгаа байхгүй. Ядаж одоо агаа ханаа нар нь те сургууль сурж байгаа хүүхдүүд яг хэдэнд амарч байна. 6 сарын одоо дундуур амарч байгаа. Дундуур амарч штэ. Тэрнтэй нэг уялдуулж нэг систем штэ. Сургууль цэцэрлэг яг л адилхан нэг хугацаанд боловсролын систем. Амарч ивэл зүгээр байхгүй. Ядаж ах ихчтэйгээ цог те амраад гэртээ байж эсвэл бөөндөө ингээд эмээ өвгөндөө очдөг юм уу яа. Яг тэр нэг завсрын үе бол бас хэцүү ш. Сая л нэг хэдэнд завсрын нэг 2-7 хоног те 10 хоног моног чангал байлаа ш. Гэхдээ ер нь бид
бага насны гэлтгүү хүүхэдтэй л болвол хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаа бол гэртээ байгаа эд зүйлсээ хамгийн дээд чанараар аюулгүй байлгах орим дээр л тавих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. За хизээ нэгэн цагт ийм юм болох үедээ биш. Эсвэл болсныхан дараа одоо энийгээ ингээ да биш. Одоо тэр тусмаа би бүр дээд зэрэгээр анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байгаа зүйл нь юу гэхээр цахилгааны утасынхаа массуудыг сайн шалгаа. За тэгээ усаас алдах эрсдэл яа нү тэр нөгөө сангийн шугам хоолоо юу ээдийн тэр уян хоолоогоо солиороо. За нөгөө түлхүүр цоожоо шалга бүр дээрээс нэхлэг цонхны хаалтуудаа шалгаа. Дээгүр давхрын айлуу тэр тусмаа заавал цонхны хаалт хийлгээ. Хүүхэд чинь бас тэр чинь гин томоог амтэн штэ юу л юу шийдзэдэй гэж үзэн. Цаадуур чинь эхэлдэв бенз юм шиг. Аав ээж ирж ийнэгүү цонхороо толгоогоо шагаах төдөл толгой чинь хүний бие хамгийн хүнд хэсэг доошоогоо гэрчи аваад унна штэ. Тэгэхээр цонхондоо хаалтуудаа хий. За одоо манайх яахчгүй манайх бага насны хүүхдтэй юм чи цонхоор харахгүй гэдэг зүйл байхгүйгээр яг одоо яг өнөөдрөөс эхлээл би гэртээ юу хийх ёстой вэ? Би гэртээ хүүхдүүдийн төлөө ямар аюулгүй байдлыг хамгаалтуудыг хийх ёстой вэ гэдгээл хэдүүлээс хараад хийгээд эхлэх хэрэгтэй штэ. Ухаалаг тийм одоо арга барилууд их гоё тий. Бас ийм ажлын миний нэг мэддэг ажлын байранд одоо ингэдэг байсан. Нөгөө хүүхд харах үйлчлэгээ өөрсдөө ингээд бий болгоцсон. Ингээд ээлжилж ингэж хардаг ч үлээ нэг тим нэг юу та. Тэгээ нэг хүүхдээ ч юм уу ингээд бага насны хүүхдээ аваад ирнэ. Тэгээд дундаасаа нэг хүнээ ингээд тавиад тэр нэг хүүхдүүдийг ингээд аргалаад харж идэг. Ийм бүр өрөөгөө тогчуул мөгчүүлсэн. Тийм хэдүүлээ ярьжсэн шүү дээ нөгөө нэг байгууллага манай байгууллагт л байдаг гэл ингээд ярьжсэн. Түүнтэй ижилхэн том байгууллагуудын дэргэд цэцэрлэгтэй юм байлээ. Өдөр өнжүүлэгтэй юм байлээ. Сургуулийн насны хүүхдээ өдөр өнжүүлэгт, бага насныхан бол цэцэрлэгтэй юм байлээ. Ажилдаа явахдаа хүүхдээ аваад шууд явчихна тий. Тэгээд илүү цаг магаар ажиллахыг үед нь хүүхэд нь тэнд ингээд цэцэрлэг дээрээ тоглож өнжөөд. Тэгэл ажиллаа дуустал аваад яваад гэнэ. Тэд нар чинь бүр тусгай зориулсан тиймэрхүү зүйлүүдийг гаргаж ирж байгаа. За тэгэж ярих юм бол тэр бол нэр айгүй гой практик арга байна тий. Цэцэрлэг биш. Зүгээр байгууллага дотроо нэг өрөө гаргаад яг ингээд өдөр өнжүүлэг тэрийг яриад байхгүй үйлчлэлийн хүртэл гаргацсан байд юм байлээ. Тэгээ энэ мэдчлэн маш олон гаргалгаанууд бол бас байж болох. Тий, одоо дээрэс нь бид нар сайн ингээл гэр доторх цахилгаан янз янзын юмнуудаа гэж хэллээ штэ. Одоо яг ахын өөрсдөө. Бас гараад бас тий. Дээрэс нь одоо гадуур байгаа юмнуудаас болгоомжлох хэрэгтэй. Жишээ нь одоо золбин нохоонууд их байна, айлын нохоонууд. Сая айгүй нэг актер бас юм гараад ирсэн штэ. Муу усны нүх байна. За тий, дээрэс нь бас юм гол усны үер одоо цаг агаарын мэдээллүүдийг бид нар ч одоо ямар сайтаа шууд харж болдог үлээ. Цаг агаар цэг юм байна. Үер усны юунуудаас бас их болгоомжлогоо амрах хэрэгтэй. Дээрэс нь хол явж байгаа бол одоо жолоо молоогоо тийм ээ. Бас ингээд ер нь яг хуу гэр доторх ахуйн байдлаас бас гадна талаар бас аюулгүй олон болгоомжлох. Одоо шин жолоо бариа явж явах хүртэл одоо би дөрмөө бариад явж явах хүртэл өнөөдөр яг ингээд 100% аюулгүй байх баталгаа бас байгаа болчиход шүү дээ. Сайн нэг нөгөө зогсоолын гадаа нэг машин зүг зүгээр зогсож байсан машинуудыг бүгдийг мөрөгчиж байгаа шүү дээ тий. Гэх мэтчлэн ер нь сонор сэрэмжтэй байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ ямар нэгэн айцгүй муу ярилцгүйгээр бүх зүйл сайхан болно гэсэн итгэл дотор гой сайхан амарцгаа ирж хүсэж байна. Яг зөв. За ингээ өнөөдрийн том өрөө маань бас энд хүрээ жаргаж байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Бид өнөөдөр том өрөөндөө ярьсан сэдвийг таач бас том өрөөндөө ярина гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн том өрөөтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маргааш 9 цаг 5 минутаас уулзлаа түр баяртай. Маргааш буудан дээрээсээ та бүхэнтэй мэдчихлээ. Тийм ээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Бай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.